За сайн байцгаана уу намайг Ундрал гэдэг. За Аз хөгжлийн банкны төслийн зөвлөхөөр ажилладаг. Тэгээ хажуугаар нь арилжаа сонирхоод арилжаа хийгээд явдаг юм байна. Анх бол яг 2017 онд нөгөө биткойны нэг хүчтэй өсөлтөөр нэг хүн болгол coin гэжсэн. Тэгэхээр тэр үед анх яг coin-ы арилжаа хийж эхэлж байсан. Тэгээд тухайд ч тэгээд юу ч мэдэхгүй хүн ч тэгээд мөнгө алдаад угсаа дууссан л да. Тэгээд эргээд 21 оноос хойш яг өнөөдрийг хүртэл тууштай арилжаа хийж байгаа. За би бол day trader. Тэгээд нэг хатар олон нөгөө валют хослол юу хардггүй зөвхөн индекс арилждаг. Номер 1 дүрм гэвэл төлөвлөгөөтэй үедээ л зөвхөн арилжаанд ордог. Төлөвлөгөө гаргаагүй үед бол арилжаа хийх нэг боддгоо. Тэгээд хоёрдугаарт бол мэдээж эрсдлийн менежмент stop loss хаавал байршуулна гэдэг дүрмтэй. За миний бодлоор бол яг арилжаа хийх нь хүмүүст яг амжилттай трейдер хүнд бол маш том эрхчлөөг авчирна гэж боддог. Яг миний өөрийн зорилго ч гэсэн яг тэр эрхчлөөтэй яг өдрийн одоо 8 цагийн ажил юмд баригдахгүйгээр яг өөрийнхөө дураар байх тэр боломжийг л олгоно гэж хардаг та. Чаленжид оролт болсон шалтгаан гэхээр яг нөгөө анх арилжаа хийж эхлэхдээ тавьсан зорилго байгаа. Тэгэхээр тэрэнд хүрэхэд одоо зарцуулах цаг хугацаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бол товчлох тийм боломж юм байна л гэж харсан. Яа тэгэхээр хүн $500-аар одоо өсгөөд $500,000 болгох тий. Тэрний оронд эсвэл $500-ороо $100,000-ын данс аваад тэрийг $500,000 болгох. Тэр хоёрын хооронд тэр цаг хугацааны одоо товчлох тийм боломж юм байна л гэж харсан. Би ч та 10,000 шатаасан хүн дээр тэгээд яг амжилттай болгоход бол миний нөгөө эхэнд ярьжсэн төлөвлөгөө тэгээд эрсдлийн менежмент хоёр яг тусалсан. Эрсдлийн хязгаартай өдрийн лимиттэй энэ төр байдаг шүү дээ. Тэгэхээр тэр зөвлөд л байсан да. Фандын дансан дээр бол яг хүн арилжаа хийхээр ялтчгүй өдрийн лимиттэй тэгээд алдагдлын дээд хэмжээ заагаад өчгөр яг тэрэндээ тааруулаад хүн их тийм сахилга баттай арилжаа хийж эхэлдэг юм билээ. Тэгэхээр яг тэр нь бол илүү давуу тал болж байна гэж харж байна. Сэтгэл зүйн хувьд бол миний хувьд бол яг тэр нөгөө төлөвлөгөө байхгүй үед бол ерөн сэтгэл зүгээ бараг удирдах боломжгүй гэж би боддог. Төлөвлөгөө байхгүй юм чинь тэгээд л харсан үедээ нөгөө бараг шиг хөдөлгөөн болгон дээр оролт хийх гэдэг нэг жоохон тийм замраагүй болоод идэг. Тэгэхээр урьдчилаад одоо зураглалаа гаргаад төлөвлөгөө гаргацсан үед сэтгэл зүй харцангуй таатай байдаг юм шиг санагдсан. Миний хувьд бол яг анх арилжаа хийж эхэлжсэн үеэ бодвол одоо ер нь нөгөө анхны эхэлжсэн яг нөгөө зорилго яг нэг тийм болондоо гэдэг нэг төсөөлжсэн зүйлдээ илүү ойрхон ирсэн юм шиг яг санагдаж байгаа учраас надад одоо бол нэг өдрийн 1000 2000 алга дээр нэг тэгж шантраад идэггүй. Ер нь жагтай л арилжаа идэг те. Аль хэдийн нөгөө зорьсон мөрөөдсөн одоо тэнд хүрэндээ гэд ботцсон байгаа төсөөлсөн тэр юу орчиндөө өөрөө яг ингэ очсон дотор нь орсон байдаг учраас тэн дээр нэг тийм амир ямар нэгэн мотивац авах тийм юу шаардлага бол нэг байдгүй зүгээр л яг хийх ёстой гэж бодол хийдэг. За шинээр орж ирж байгаа хүмүүстэй хэлэхэд бол арилжааны ямар ч гэсэн өөрийн гэсэн дүрмтэй болоорой гэж зүгдмөр байна. Нэг хахтар зүрхийн нөгөө төлөвлөгөө юу гэхээс илүү зүгээр ядаж нөгөө оролт хийхдээ эсвэл гарахтаа ч юм уу те нэг юм чеклист маягийн яг ийм нөхцлүүдийг хангасан учраас би оролтоо хийсэн эсвэл ингэсэн учраас би гарсан гэдгийг мэддэг тийм дүрмтэй болоорой. Тэгээ хоёрдугаарт нь мэдээж риск менежмент бол хамгийн чухал зүйл. Тэгээд миний бодлоор бол бас нэг урьдчилахад тусалсан зүйлсийн нэг нэр юу юм бэ? Нөгөө элдв янзын нөгөө ямар нэгэн тийм community ч юм уу хүнээс нэг тийм сигнал хүлээдэг ч юм уу тиймэрхүү зүйлээс ер нь татгал зарай л гэж зүгмээр өөрөө өөртөөгөө л ажиллаарай. Тэгээ өөрийнхөө одоо арилжааны түүхээ эргэж хараад яг алдсан бол юун дээр алдсан гэдгээ хараад яг өөртөө л дүнэлтээ хийдэг байгаарай л гэж хэлмээр энэ да. Тэгээд нийт одоо арилжаа хийж байгаа арилжаа сонирхогч залуучуудаа бүгдд нь амжилт хүсье.